За сайн байцгаана уу? Одоо маш олон Христэд итгэгч хүмүүс өөрсдийнхөө аврагч эзнийг эзнээ хэмээн амьдрах ийм чухал одоо цаг мөчид бид нар ирсэн байгаа. Манай Библийн сургууль, Монголын Библийн сургуулийн нөгөө судалгааг бид нар авсан. Тэгсэн чинь зарим төгсөгчд маань нэг асуулт, ийм асуулт байсан. Манай төгсөгчд төгсөд одоо тухайн одоо сүм чуулганда орон нутагта ямар одоо нөлөө үзүүлж байгаа гэж үзэж байна гэж. Тэгсэн яг сайн зөндөө байгаа. Гэхдээ муу нь юу байсан гэхээр зарим төгсөгчд маань итгэгч хүн шиг амьдрахгүй байгаа учраас эзний нэр муучлагдж байна гэж. Өнөөдөр бид нэр яг нэг одоо тиймэрхүү нөхцөл байдалд ирсэн байгаа хүмүүсийн талаар бид нар ярилцсан. Тэгээ бүгдээрээ үргэлжлүүлээд хамтдаа 12 дугаар бүлгийн 35-аас 40 дугаар ишлэгийг уншина. 35-аас 40. Марк 12 35-аас 40. Есүс сүмд зааж байхдаа яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ? Давид өөрөө ариун сүнсээр эзэн миний эзэнд би чиний дайснуудыг хөлд орчин тавих хүртэл баруун талд минь залрахтун гэж хэлсэн. Давид өөрөө түүнийг эзэн хэмээн дууддаг бол тэр яаж түүний хүү байх билээ гэж айлдав. Хурсан олон түүнийг дуртаяа сонсож байв. Тэр сургаал айлдан хуулийн багш нараас сэрэмжлэхтун. Тэд урт дээлтэй явж гудамж зээл дээр хүндлүүлэн мэдлүүлэх дуртай. Тэд синагогуудад тэргүүн суудалд найран дээр хойморт залрах дуртай бөгөөд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж удаан залбирч буйдуур үзүүлдэг. Эднэр илүү хүнд шийтгэл хүлээнэ гэвэ. Амен. За Есүс нөгөө Иерусалимийн сүмэн дээр очиод яг тэр өдрөө л байгаа. Бид нар сүүлийн 3-4 удаагийн номлол дээр яг нэг өдрийн тухай л ярьж байгаа. Замд явж байхад замдаа хувхаарсан инжир модыг харсан. Тэгээд сүм дээр очисон. Тэгээд одоо Есүсийн эрх мэдлийг маш олон хүмүүс одоо юу асууж одоо сүмийг өмнөх өдөр нь 2 дахь өдрийн орой тэмээ цэвэрлэх гэж ярьж байгаа юм л да. Сүм дээр одоо нэлээд одоо бужигнаан тарьсан асуудлыг хүмүүс Есүсээс асууж ирсэн. Тэгээд бүлэг хүмүүс фарисеучуд, садукеучуд, Херодийнхан, хуулийн багш нар Есүсийн тэрхүү үйлдэлийг ер нь яг үнэхээр Бурханаас ирсэн үйлдэл мөн үгүй юу гэдэг дээр одоо чаленж хийж ирсэн. Өөрөөр хэлбэл түүний эрх мэдлийг асууж байгаа. Ингиж дистралан асуусаар байсан боловч Есүс яасан тэднийг нэг талаар одоо маргалдаанд тийм ээ ялж байгаа. Фарисеучуд тийм ээ одоо асуусан асуултанд нөгөө мөнгөн зоосыг тийм ээ мөнгөн зоосыг харуулад хариулж ирсэн. Садукеучуудын талаарх нөгөө амьлалтын талаарх асуултанд хариулсан. Хамгийн сүүлд нэг хуулийн багш үнэхээр чин сэтгэлээсээ бас нэгэн одоо асуултыг асуусан. Яаж бид нар тийм ээ одоо эзний тушаалыг биелүүлэхэд хамгийн чухал нь юу вэ? Ямар тушаалууд хамгийн сайн, хамгийн нэгдүгээр, хамгийн ихний, хамгийн биелүүлэх ёстой тушаал вэ гэж асуусан Есүс. Тэгээд хариулсан байгаа тийм ээ. Шема гэж тийм ээ хуучин гэрээнд байдаг. Одоо израильчуудын маш чухал нэгэн одоо залбирал байгаа. Тэнгуүтэ 2 дугаарт нь болохоор та нар хөршөө өөрийн адил хайрл гэсэн ийм 2 одоо тушаалуудыг хэлж тэгээд хамгийн чухал гэдгийг тийм ээ хэлжсэн. Одоо Есүсээс асуух хүн байхгүй болсон. Хэрвээ бид нар хамгийн сүүлийн хэсгийг харах юм бол хинж дахиж түүнээс юм асуу зүрхэлсэнгүй гэж. Нэг талаар Есүс асуусан асуултанд болгонд нь тэднийг ичээхээр нэг талаар тэдний одоо юу ч мэдгүй гэдгийг харуулахаар одоо ийм байдалтай хариулт өгсөн учраас. Нэг талаар тийм ээ маргалдаанд дийлсэн учраас юу ч асууж чадахгүй. Харин одоо Есүс тэднээс асууж эхэлж байна. Есүс сүмд зааж байхдаа яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ? Христ бол
Давидын хүү гэж ярьдаг. Гэтэл хуучин гэрэн дээр Давид өөрөө бичгтээ эзэн миний эзэнд би чиний дайснуудын хөл дор тавих хүртэл баруун талд минь залрагтун гэсэн гэж хэлсэн. Давид өөрөө түүнийг эзэн гэж дууддаг. Яаж түүний хүүн байх билээ гэсэн юм асуулт. Теологийн чухал асуулт асуусан. Өөрөөр хэлбэл бичээсийн одоо хараачин ийм хоёр өөр одоо юу гэв одоо хоорондоо зөрчилдөөнтэй ийм теологийн асуултыг тэр мундаг хуулийн багш нараас асуусан. Тэгээ мэдээж хэрэг бид нар энэ хавийг ингээд унших юм бол бид нар энд хариулж чадаагүй. Яг хариулж чадаагүй гэвэл тэд нар үндсэндээ хуучин гэрээ яг Христийг Есүсийг хэлж байна гэдгийг тэд нар хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй учраас хариулж чадахгүйсэн. Нэг талаар Христ буюу аврагч Месая гэж хэлж байгаа юм л да. Месая за яг еврейгээр бол мэдээж тэр үг нь Машиах гэдэг үг байгаа л да. Бид нар ингээд англиар явсаар гот Месия гэдэг үг. Энэ Месиа нь болохоор Давидын хүү гэсэн. Нэг талаар Давидын удмаас төрөх хүү байх ёстой гэж. Давидын удам гэж хэлж байгаагаараа ихэнхдээ юудэ хүмүүс юуны тухай ойлгодог байсан гэхлээр Давидын хаанчлалын тухай, Давидын хаанчлалын сүр жавхлан, Давидын хаанчлалын нэг оргил үе, Израилийн түүхийн оргил үеийн тухай ярьдаг. Тийм учраас тэр оргил үеийг буцааж авчрах тийм Месаягийн тухай ярьж байгаа гэсэн үг. Монголчуудын оргил үе хаана вэ? Чингис хааны үе гэж магадгүй ярьдаг баг тийм ээ. Дэлхийд өөрсдөө таниулсан үе. Тэрнтэй адилхан Израилийн түүхийн тухай ярих юм бол Израилийн оргил үе бол Давидын үед байсан. Давид хааны үед байсан. Ягаад Давид хаан Израилийн ард түмнийг Бурхны дор нэгтгсэн хаан байсан. Харин яасан дараа нь Соломон гэдэг хүүхэд нь одоо хаанчлалыг авсан. Соломоны дараа хоёр хуваагдсан тухайн одоо хаанчлал өөрөө урд хойд болж хуваагдсан. Нэг хэсэг нь Израиль, нөгөө хэсэг нь Юда болж хуваагдсан. Ингэж явсараад дороотоод тэгээд одоо тэрнээс хойш Давидээс хойш одоо 1000 гаруй жилийн дараа Израильчууд Месияга хүлээсээр л байж байгаа. Тэр Месия бол Давидын хаанчлалыг буцаан сэргээх тийм нэгэн гэж тэд нар ойлгож ирсэн. Тийм учраас тэр Христ бол Давидын хүү гэж. Нэг талаар яг мах цусны хүү мөн нөгөө талаар яг тэр хаанчлалыг дахин сэргээх хаан гэж тэд нар ярьж ирсэн. Хуулийн багш нар энд итгэж ирсэн үү? Яг итгэж ирсэн. Хуулийн багш нар Месия гэдэг бол аврагч гэж итгэж ирсэн. Израилийг авралт хүргэх тэр нэгэн гэж мэдж ирсэн. Тэр Израилийг авралт хүргэх ямар зорилготой байсан гэвэл бүх дэлхийг авралт хүргэх тийм зорилготой Месия байх хэрэгтэй байсан. Тэгэхээр тэр нь ямар аврал вэ гэдэг тал дээр ярих юм бол хуулийн багш нар магадгүй энэ дэлхий дээрх л хаанчлалын тухай ярьж ирсэн. Гэтэл Есүс тэднэрт юу гэж хэлсэн гэхээр тэгвэл Давид хаан өөрөө яг энэ тухай юу гэж хэлсэн юм бэ гэд дуулал 110 өөрөөр хэлбэл яг израильчүүдийн өөрсдийнх нь маш их иш татдаг тэр ишлэлийг одоо иш татсан. За бүгдээрээ дуулал 110-ийн дээр яг үнэндээ яг юуны тухай байдаг юм бэ гэдгийг харъя. Хуулийн багш нар бол яг энэ дуулал 110-ыг бол маш ихээр иш татаж одоо энэ ирж буй Месиягийн тухай бол ярьдаг байсан. Тийм учраас тэр ярьдаг байсан зүйлийг нь Есүс тэднээс асууж байгаа. Тэгээ юу гэсэн нэгдүгээр ишлэл дээр яг ингэж хэлсэн. Одоо яг Есүсийн өөрийнх нь иш татсан ишлэл. Эзэн миний эзэнд өөрөөр эзэн гэдэг нэг томоор дөрвөн үсэг томоор бичигдсэн байгааз. Тэгээд миний эзэнд гэсэн байгааз дахиад юу олон эзний тухай ярьж байна. Миний гэдэг нь хэнийх вэ? Давидын эзэн. Хуучин гэрэн дээр хэрвээ бид нар харах юм бол ер нь Библиэл дээр харах юм бол дөрвөн үсгээр томоор эзэнгээ бичсэн байх юм бол энэ бол нэг хуучин гэрээний Израилийн бурхны яг нэр нь өөрт нь өгөгдсөн онцгой нэр өөр ямар ч тэгж бичигдэх тэгж яригдах эзэн байхгүй. Энэ бол нөгөө Явэ бурхны тухай ярьж байгаа. Би бол би юм гэж хэлсэн бурхны тухай ярьж байгаа. Тэр бурхан миний гэдэг нь Давидын тийм ээ Давидын эзэн гэдэг жижигээр бичсэн байгааз ээзээ
Энэ утгаар Израильчуудын Бурхныг бас дууддаг өөр нэг нэр Адонай гэдэг нэр байгаа. Адонай гэдэг энэ үг нь болохоор өөр Бурхны тухай яриаггүй, харин Бурхныг дууддаг, Бурхныг илэрхийлдэг бас нэг өөр нэр. Гэхдээ Адонай гэж хэлэхдээ Израильчууд юуг мэдэрдэг байсан гэхээр хамгийн агуу эрх мэдэлт, эрх чадалт тийм эзэн гэдэг юм утгаар ярьдаг байсан. Бүгдийг эзэгнэгч. Хамгийн англиар бол sovereign гэдэг үг явж байгаа юм л да. Хамгийн эрх чадалт, хамгийн дээд эзэн гэж. Тийм нэгний тухай ярьж байгаа. Тэгвэл тэр Ява бурхан өөртөө хэлж байгаа гэсэн үг. Хуучин гэрэн дээр харах юм бол энэ хоёр үг яг зэрэг заримдаа явдаг. Монгол хэл дээр бид нэр олон удаа энийг юу гэж бичсэн байдаг гэхээр эзэн бурхан гэж хамт бичсэн байдаг. Бидний эзэн бурхан, бурхан эзэн гэдэг дандаа хамт явж идэг. Энэ үг өөрөө. Тэр Христийн тухай энэ 110 дээр байгаа дуулал 110-ыг бол Израилийн ард түмэн хуулийн багш нар бүгд юу гэж итгэж ирсэн. Энэ бол месианик буюу Христийн тухай дуулал гэж өөрөөсөө ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл тэр хоёр дахь Адонай гэдэг эзэн бол тэр Месиагийн тухай ярьж байгаа. Месиа, аврагчийн тухай ярьж байгаа. Тэгээ юу гэж хэлж яах вэ гэхээр Яавэ Давидын Месиад би чиний дайснуудыг хөлий чинь гიშгүүр болготол миний баруун гарт залрахтун гэж. Тэр Месиа бол Бурхны баруун гарт залрахтун гэж өргөдсөн гэж Давид хэлж байгаа. Тэгээд Есүс тэр хуулийн багшнаас асууж байгаа. За та нар их мундаг хуулийн теологийн мундаг мэдлэгтэй хүмүүс энийг тайлбарлаж чадах уу? Хэрвээ Христ Давидын хүү юм бол яагаад тэр хүү гэж нэрлэгдэж байгаа хүнээ Давид өөрөө эзэн гэж дуудсан юм бэ гэж. Тэднээс хариулт байхгүй. Энэгээр Есүс яг юуны тухай хэлэх гэж байна вэ гэхээр та нарын нөгөө итгэж байгаа дуулал 110 итгэж байгаа тэр хуучин гэрээ тэр Адонай гэдэг тэр нэгэн тэр Месиа гэдэг тэр нэгэн чинь зөвхөн Давидын хүү биш. Тэр бас эзэн гэдгийг та нар санахгүй байна уу гэж асууж байгаа. Тэр зүгээр л нэг аврагч биш. Тэр зүгээр л нэг Израильд өгөгдсөн тэр Христ Месиа гэдэг тэр нэг үүрэг гүйцэтгэж байгаа нэгэн биш. Бас тэр Израилийн ард түмний амьдралынх нь эзэн гэж хэлэгдэх ёстой гэж. Израильчууд болон хуулийн багш нар Месиаг бол зөвхөн хурж ирээд тодорхой зүйлийг хийх тийм нэгэн аврагч гэж үзчихсэн. Харин эзэн гэж ерөөсөө тодорхойлж чадахгүй гэсэн. Тэгтэл Есүс энэ ч юу гэж хэлж байгаа. Та нарын үздэг хуучин гэрээн дээр Христ бол Христийг Давид өөрөө миний эзэн гэж хэлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэж асууж байгаа. Хуулийн багш нар хариулж чадахгүй байна. Харин хурсан олон бол амар сонирхолтой сонсч. Тийм учраас Есүсийг сүм дотор тэд нар сургаал зааж хат нь барьж авч ч юм уу баримтлах юм боломж байгаагүй. Яг хурсан олон Есүсийн сургаалд маш их автаж маш их чухал зүйлийг ойлгож ирсэн учраас. Тэгэхээр харин тэр эзэн яг ямар эзэн юм бэ гэдгийг дуулалыг хэрвээ бид нар харах юм бол хуулийн багш нар бол тэрийг яг юу байгааг аюул сайн мэдчихсэн. Бид нар магадгүй мэдэхгүй. Тэгэхээр яг хуулийн багш нар мэдчихсэн юм юу вэ? Хоёрдугаар ишлэлээс харах юм бол эзэн Яавэ Сионоос хүч чадлын очирт тайгийгт нь сунгана. Хэний? Месиагийн дайснуудынхаа дунд захираг тун. Дайснуудынхаа дунд захираг тун. Ариун ууланд та өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр таны ард түмэн сайн дураараа өөрсдийгөө өргөх болно. Юуны тухай ярьж байна? Месиад эзэнд тэр эзэнд ирсэн тэдгэр хүмүүс сайн дураараа Есүсийн хүчин дор түүнийг магт яаж магтах вэ гэхээр үүрийн хаяанаас шүүдэр мэт
Таны залуучууд тань дээр өөрөлдөл ямар дүрсэл яг нэг еврей дүрсэл энэ чи явж байна л да. Одоо ингээд маш их одоо гоё тал нутагт өглөө болж байна. Нар мандж байна. Тэнгүүд шүүдэр унсан байна. Шүүдрийн тэр жижигэн тусдууд нарны гялалдж байгаа батлаар тиймэрхүү байдлаар ерөнхийд тийм дүрсэл энэ чийлж байна. Өөрөлд үе олон Христийн месиагийн буюу тэр эзний хүмүүс түүнд сайн дураараа өөрсдийгөө өргөн өөрөлдвөл үйлчлцгэнэ гэсэн ийм зүйлийг хэлж байгаа. Тийм учраас хурсан олон маш дуртай байгаа Есүст. Есүсийн тэр сургаал ямар гайхамшигтай вэ? Юуны тухай ярьж энэ Есүс үнэхээр эзэн юм байна гэсэн ийм одоо мэдрэмжийг авч байгаа. Зөвхөн тэр Израилийг аврах гад хүндрэлтнийг аврах гад ирээгүй бас тэр хүмүүсийн амьдралынх нь эзэн байхаар ирж байна гэж. Хуулийн багш нар зөвхөн Давидын удмын тухай ярьж ирсэн. Зөвхөн Давидын хаанчлалын тухай ярьж ирсэн. Харин Есүс энэ Бурхны хаанчлал хүмүүсийн амьдралд байх тухай ярьж эхэлж байгаа. Хэрвээ бид нар Есүсийн хэлсэн энэ үгийг харах юм бол Есүс юу гэж хэлсэн гэхээр та нар Давидын хүү гэж ярьдаг. Харин Давид өөрөө юу гэж хэлсэн гэхээр ариун сүнсээр бичээстэй гэж хэлсэн гэж. Ариун сүнсээр Есүсний талаар Библийг үнэхээр эрх мэдэлтэй Бурхны үг гэж хүлээж авдаг гэдгийг нэг талаар энийг харуулж байгаа. Библиэр бичсэн үгийг. Олон хүмүүс асуудаг. Чи Библиэд итгэдэг үү гэж. Нэг мундаг эрдэмтэн юу гэж хэлж ирсэн гэхээр би Есүст итгэдэг учраас би Библиэд итгэдэг. Тэрээс Библиэд итгэдэг учраас би Есүст итгэхгүй маа гэж. Энэ хоёрын хооронд ялгаа байгаа гэж. Есүс өөрөө Библийг итгэх хүч ном гэдгийг өөрөө илэрхийлдэг. Яг үл тэр хуучин гэрээнээс байнга татдаг. Хуучин гэрээний үгсийг дандаа Бурхны эрх мэдэл үг гэж хэлдэг учраас. Хуулийн багш нар тэгж бодож ирсэн үү? Магадгүй тэгж бодож ирсэн. Гэхдээ яг тэр үгийн дагуу үнэхээр ойлгохыг хүсэж ирсэн үг бол магадгүй үгүй. Өнөөдөр маш олон гаж урсгалуудын асуудал яг энэ дээр яригдах юм бол яг одоо тухайн үеийн хуулийн багш нартай адилхан ийм нөхцөл байдал одоо гаж урсгалынханд байгаа. Хэрвээ та нар санаж байгаа бол фарисеучуд Бурхны үгийг мэдсээр байж гойгуулахыг хүсэж байгаа. Садукачуд үнэхээр төөрөлдсөн байсан гэж. Гаж урсгалууд бол аль нь байгаа. Эзний үгийг тэд нар өөрсдийнхөө тайлбарлахыг хүсдэг. Хуулийн багш нарын хувьд ч гэсэн яг тийм одоо нөхцөл байдал тухайн үед үүссэн байсан. Та нар Netflix дээр гарсан гаж урсгалынхны талаарх тэр юуг үзсэн үү? Netflix-ээс аваад өөр нэг юм дээр тавьсан байх шүү дээ. Монгол хэлээр орчуулад үзсэн үү? Тэр аимшигтай. Тэр амар бүр. Би бүх эпизодын нэг дор үзэх гэжсэн чинь бүр ерөөсө дотор харлаад үзэж чадаагүй. Нэгээр нь өдөр болго нэгээр нь л үз. Гаж урсгалуудын тэр хүмүүсийн одоо толгойг Библийн үгээр ингэж эргүүлж байгаа тухай бүр амар тодорхой гэрчилж ингэж хүмүүс ярьж байгаа тийм нэг одоо юуко нэг докюментари гэдэг шүү дээ баримтат тийм кино байсан. Тэгээд Есүс тэднэрт юу гэж хэлсэн бэ? Бичээсийн энэ цэвэр үгэн дээр Есүс Месиа гэдэг бол эзэн өөрөөр хэлбэл Давидыг ч хүртэл бүтээсэн тэр нэгэн гэж. Израильчуудын ийм бодол дотор хизээч израильчууд өөрсдийнхөө хүүхдийг надад өөрийнхөө хүүгээ надаас агуу гэж ерөөсө хэлэх юм соёл байгаагүй. Харин Давид юу ч хэлэхээр тэр миний эзэн гэж хэлсэн. Миний удмаас гарах тэр нэгэн миний эзэн болно гэж. Мария хүртэл өөрийнхөө хүүг эзэн минь гэж хэлсэн байгаа тийм. Израильчуудын өөрсдийнх нь соёлд тийм байгаагүй. Тэгж хэлэх ийм шаардлага, тийм одоо мэдрэмж тэдэрт байгаагүй. Харин тэд нар юу гэж ойлгож ирсэн гэхээр тэр нэгэн хүү бол үнэхээр эзэн буюу Адонай энэ ертөнцийг бүтээсэн нэгэн юм а гэж хэлж байгаа. Тэр бол үнэхээр эзэн юм а гэж. Тэр зүгээр л аврагч биш. Зүгээр л нэг томилолтоор яваад нэг зүйлийг хийгээд дуусгаад ингээд явж байгаа нэг юм биш. Тэр бол үнэхээр бүтээгч эзэн Явэ өөрөө юм а гэдэг тухай Библи гэрчилдэг. Маш олон одоо Библийг судалдаг мөртлөө итгэдэггүй ийм маш олон эрдэмтэд заримдаа юу гэж хүмүүст ойлгуулахыг хүсдэг вэ гэхээр Есүс бол ингээд амьдарч ирсэн тэгээд ач мундаг байсан
Тэгээ Есүсийг нас барсны дараа дагалд шавнар нь түүнийг ингээд сүлдээ домогчлоод энэ их мундаг хүн байсан. Тэгснээс сүлдээ мундаг хүн байсан. Үгүй ер нь тэр бол илүү мундаг аврагч байсан юм аа. Тэгснээр дараа жоохон удангууд хүмүүс яриа нь улам илүү авчиргууд бас аврагчаас гадна бүр бурхан юм аа гэд ингээд хэдэн зууны төвшид ингээд Есүсийн нэр алдрыг ингээд нэмсээр байгаа сүлдээ бурхан болгоцсон юм аа гэж. Маш олон эрдэмтэд тэгж одоо Христ итгэлийг тэгж доош нь хийхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл хөгжлийн явцад Есүс гэдэг бурхан гараад ирсэн болохоос анханасаа байгаагүй юм а гэж хэлэх гээд байдаг. Гэтэл хэрвээ бид нар Марк номыг харах юм бол Марк ном бол Есүсийг одоо юу яснаас дахин амьснаас хойш 30-аадхан жилийн дотор одоо гарч ирсэн ном гэж юу харагддаг. Тийм эртний баримт бичиг ер нь бараг байдаггүй. Доотлол нь 600 жил. Та нар нөгөө агуу Александрын тухай бичмэл хэдэн жилийн дараа бичигдсэн гэж бодож байна. Александроос хойш 600. Буддын одоо Шигамуны талаарх тэр ном хамгийн ихний тэр ном нь хизээ бичигдсэн гэж бодож байна. Хэдэн зууны дараа бичигдсэн. Харин Есүсийн тухайн түүхийг Марк бичгэд маш ойрхон бүр энийг бичээд тарааж яхад тэр нь байсан хүмүүс нь энийг харж чадчихсан. Тэр үед айл хідүүнэ Есүст итгэгчид Есүсийг эзэн гэж мэддэг болсон байсан. Тэр зүгээр нэг юм түүхийн явцад ингээд мундаг эзэн болчихж байгаа юм биш Есүс. Айл хідүүнэ энэ ч эзэн миний эзэнд гэдэг энэ хуучин гэрээний энэ ишлэлийг хуулийн багш нар буруугаар харж ирснийг Есүс лавшруулан зөв хэлснийг нь энэ Марк тодотгож тийм ээ энэ түүхийг бичиж байна. Айл хідүүнэ Есүс энэ тухай ярьжсэн. Тэр Есүс зүгээр гоё юм ярьж хагаад нас барсны дараа хүмүүс Есүсийг бурхан болгочихж байгаа юм биш. Бурхан бүтээчихэж байгаа юм биш. Хүмүүсийн юу гэж хэлсээр юусаа болоогүй. Харин Есүс юу гэж хэлснээр энэ бүх зүйлийг одоо хүмүүс ойлгох хэрэгтэй гэж бид нар харагдаж байна. Ариун сүнсээр өөрөлд бичвэр бол Бурхны үг юм а гэдгийг Есүс бидэнд ойлгомжтой хэлсэн. Нөгөө талаар энэ бичвэрт юу гэж хэлж байгааг гэхээр тэр Месея, тэр эзэн бол, тэр Христ бол. Христ, Месея хоёр ч нэг үг шүү дээ. Нэг нь еврей, нэг нь грек үг. Тэр Христ бол, тэр Месея бол бас эзэн юм а гэж. Хэрв түүнийг эзэн гэж үзэхгүй бол боломжгүй таны аврал зүгээр л аврагч бол биш. Есүс. Тэр аврагч мөн. Есүс энэ ч өөрийгөө үгүйсгээгүй. Христ Давидын хүү гэж ярьдаг. Гэхдээ бишээ гэж хэлээгүй. Тийм. Гэхдээ тэрнээс цаагуурах шүү. Тэр зүгээр нэг илгээгдсэн иш үзүүлэгчээс цаагуурах шүү. Цаагуурх нь юу юм гэхээр бүр энэ орчлон ертөнцийг бүтээсэн тэр эзэн өөрөө Адонай тэр Явэ бурхан юмаа гэж энэ хэлж байгаа. Энэ хоёр одоо теологийн чухал ойлголтыг өнөөдөр заримдаа Христ итгэгч хүмүүс хүртэл ойлгоогүй явж байгаа. Ингэж ойлгоогүй учраас заримдаа Христ итгэлийг заримдаа бусдын нүдэнд муучлагдах ийм байдлаар харагдуулж байгаа. Яг би аврагдсан нэгэн гэж хэлдэг заримдаа. Гэхдээ өдөр болгон би бол эзэнтэй нэгэн гэж амьдрдаг учраас. Тийм учраас Есүс тэр хурсан олонд юу гэж анхааруулж байна? 38 дахь ишлэлээс. Хуулийн багш нараас сэрэмжлэх тун гэж. Ягд тэд нар хуулийг мэдгүй дээ. Үгүй мэдж байгаа. Тэр Месиагийн тухай уншаагүй юу? Уншсан. Энэ дуулал 110 дахь бүлэг биш дээ. Ерөөсөө Юдэн одоо шашны дотор маш ихээр хэрэглэгдэг байсан дуулал байсан. Харин Христийнхэн бий болсноос хойш нэг хэдэн зуун хэрэглээгүй энэ дуулалыг. Яагаад гэж бодож байна? Яг энэ дуулалыг Есүс иш татсан бас Христийнхэн иш татсан шинэ гэрээн дээр хуучин гэрээнээс хамгийн их иш татагдсан дуулал. Хуучин гэрээний ишлэл бол энэ байгаа. Энэ дуулал байгаа. Тийм учраас Юдэн шашныхан гинтхэн 110-ыг амар хэрэгжилж ирсэн сүлдээ энэ одоо Христийнхнийг яг Христийнхнийг яг зөв гэж харуулад байна. Болио гэд хэрэглээгүй юм шиг байгаа. Тэгж байгаа хэдэн зууны дараа дахиад хэрэгжилж эхэлсэн. Яг гэвэл аль хэдүүнээ Юдэн шашнаас Христийнхэн хол одоо болцсон байсан учраас.
Эхний ээлжинд чинь нөгөө синагогуудад христийнхэн очдог байсан шүү дээ. Юдэн шишний синагогуудад тэгээд одоо тунхаглав гэсэн. Өнөөдөр яг бид нар буддын одоо гандан дээр очиод яг христийн тухай тунхаглаж байгаатай адилхан тийм байдалтай. Их ойрхон байсан тухай үед. Тэгээд сүүлдээ ингээд хол болоо салцсан учраас дараа энэ 110-ыг ерөөсөө юдэн одоо шинэх хэрэглэхгүй байж байгаа сүүлдээ дахиад хэрэглэдэг болсон байна. Энэ зүйлийг хуулийн багш нар мэдгүй дээ биш. Тэд нар Христ Месиа гэдэг бол аврагч юмаа гэдгийг мэдгүй дээ ерөөсөө биш. Харин тэд нар түүнийг эзэн гэж хүлээн зөвшөөрөхгүй дээ. Учираас одоо энэ амар том анхааруулгыг авч. Энэ анхааруулгын эцэст Есүс юу гэж хэлсэн гэхлээр эдгээр маш хүнд шийтгэл хүлээнэ гэсэн. Тэд нар бол Бурхны хаанчлыг хүлээн авах хүмүүс байж чадахгүй гэсэн юм утгатай Есүс хэлж байгаа. Хуулийн багш нар аврагдахгүй юм а гэж хэлж байгаа. Хуулийн багш нар хүртэл мэдсэн хэрнээ Месиаг хүлээж байгаа хэрнээ аврагдахгүй юм а гэж Есүс. Өнөөдөр маш олон Христэд итгэгч хүмүүс Есүсийг өөрийнхөө аврагч гэж байгаа боловч харин эзэн гэж зөвхөн амаараа дуудагсад болж байгаа. Намайг эзэн гэж хэлсэн хүмүүс гэхдээ миний тушаалуудыг дагаагүй бол яана гэсэн. Би танихгүй гэж хэлсэн. Эцсийн тэр өдөр би та нарыг танихгүй. Яагаад зөвхөн тушаалуудыг мэдээд зөвхөн эзэн гэж дуудаад хангалттай биш. Энд чи хуулийн багш нар яг тийм одоо нөхцөл байдалд ирснийг Есүс энэ хэлж байгаа. Тэд нар яадгүй хэдийгээр мундаг боловч тэд нар юуны төлөө амьдарч гинэ үү гэхлээр зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч гинэ гэсэн үг. Нэгдүгээр тэд нар урт дээл өмсдөг. Дээр үед урт дээл өмсөх тусам газар тэрэн шүргэх тусам их мундаг статустай, нийгмийн өндөр статустай хүмүүс гэж харагддаг байсан. Урт дээл өмсдөг. Манайхан бол ийм өндөр цагтай дээл өмсдөг, мундагууд нь тийм үстэй те. Тэр үед бол хүмүүс маш урт дээл өмсдөг. Тэгээд их одоо мундаг нийгмийн өндөр статустай гэж харагддаг. Тэд нар хуулийг дагна гэхээсээ илүү, эзнийг дагна гэхээсээ илүү, хуулийг биелүүлж гин гэхээсээ илүү тэд нар өөрсдийнхөө төлөө амьдарч ирсэн. Эзний төлөө биш. Энд чи дуулал хэрвээ бид нар дуулал 110-ыг дахиад эргээд санах юм бол тэд нар сайн дураараа эзэнд үйлчилж ирсэн гэж 110 дээр хэлсэн тийм ээ. Эзний хүмүүс. Харин эдгээр сайн дураараа өөрсдөө дээд зандад аваачиж байгаа. Тэгээд урт дээлтэй гудамж зээл дээр хөндлүүлэн мэндлүүлэх дуртай. Харамсалтай нь өнөөдөр ч гэсэн манай одоо нийгэмдэр тийм л байдаг үстэй тийм ээ. Профессор, доктор гэж хэлүүлэх дуртай. Тэ? Ялангуяа их сонирхолтой одоо Монгол бол тийм биш үү? Би бол тэр гээл зүгээр өөрийнхөө нэрийг хэлдэг шүү дээ хүмүүс. Намайг тэр гэдэг гэж. Америкт бол их сонир шүү дээ. Намайг доктор тэр гэдэг гэж танилцуулдаг өөрийгөө. Пасторууд гэсэн намайг пастор тэр гэдэг гэж танилцуулсан. Өөрөөр би одоо ингээ манай цуглаанд хүн ороод ирэнгүүт нь би одоо хүмүүсээ тэгж мэдлэх нь шүү дээ. Намайг пастор, доктор, бүрөвдөрж гэдэг ингэж танилцуулах нь шүү дээ. Харамсалтай нийгэм тийм бос. Хүмүүс тэгж хэлүүлэх дуртай. Эзний хүмүүс бид нар зүгээр л нэг тийм юмд биш, тийм юмны төлөө биш, харин эзнийг алдаршуулахын төлөө амьдарч байгаа. Эзэннийг дагаж амьдрах ёстой гэсэн ийм зүйлийг чи Есүс анхааруулж байгаа. Тэд нар яадаг? Синагогууд тэргүүн суудалд, найранд хамгийн дээд талын суудалд залрах дуртай гэж. Хамгийн хоймортон залардаг гэж. Тэгээд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж энэ ямар утгатай хэлж байгааг гэхлээр одоо итгэдэггүйг нь бэлэвсэн тийм ээ одоо нөхрөө алдсан эмэгтэйчүүд маш их ийм одоо юунд ч одоо итгээд хүнд чамаагүй ингээд ашиглагдах юм боломжтой одоо хамгийн одоо эмзэг бүлгийнхэн гэж хэлэх юм уу да тухайн үед. Ийм хүмүүсийг хуурам мэхэлж мөнгийг нь авдаг байсан гэсэн утгатай. Бүр Америкт нэг тийм хэсэг одоо гэмт хэрэг болсон байгаа шүү дээ. Дандаа тийм бэлэвсэн эмэгтэйчүүдэд худлаа бүжиг заана. Тэгээ бүжгээр ингээд одоо бие биентэй ингээд нөхөрлүүлээд гоё энтэнд очиж тэмцээнд явна гэдэг. Маш өндөр ийм одоо зэрэглэлийн одоо бүжгийн зэрэглэлийн ч ухаа ийм өндөр үнэтэй бүжгийн одоо юуг
байгуулад тэр маш олон тэр эмэгтэйчүүдийг бүр байрыг нь хүртэл хаусыг нь хүртэл банкнд тавиулаад бүжгийнхаа зөвхөн төлбөрийг төлөвлөхийн тулд бүр ингэж хуурсан. Тэгээд эдгээр болохоор одоо айгүй амархан одоо хүмүүст итгэж тийм ээ айгүй их одоо найз нөхөртэй болчлоо айгүй гоё одоо хамт олонтой боллоо гэдэг энэ итгэлээр маш их одоо ашиглагдсан юм гэмтэр болж исэн байна. Тэрнтэй адилхан яг тухайн үеийн одоо хуулийн багш нар зүгээр л бэлбсэн хүмүүсийн мөнгө төргийг авахын тулд өөрсдөө маш өндөрт тийм ээ харуулж бас хуурамч одоо залбирж гин гэсэн дүр үзүүлж исэн. Магадгүй залбирж исэн баг л та. Гэхдээ хүмүүс хараасаа гэж залбирж исэн. Тэрс жинхнээсээ бурханд хандаж исэн магадгүй залбираагүй баг. Тийм хүмүүс бол илүү хүнд шийтгэл хүлээн гэж Есүс хэлж маш хатуу хэлж байгаа юм. Шийтгэл хүлээн. Шагнал авна гэж юусоо байхгүй. Шийтгэл хүлээнэ гэсэн. Христэд итгэгч хүмүүсийн одоо бидний нэг чухал ойлгох зүйл бол бид нар Есүст итгэж яана гэдэг нэг талаа аврагч гэж Есүсийг хүлээж авч байгаа, нөгөө талаар бас эзэн гэж хүлээж авсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Аврагчийг зөвхөн хүлээж авчиад өөрөө эзэн нь байж болохгүй амьдралынхаа гэсэн үг. Тийм учраас дуулал 110-ыг ингээд харах юм бол маш сонирхолтой юм. Тодорхой юм юуныг бичсэн байгаа юм л. Тэд нар ингээд тэр эзнийг буюу Есүсийг Бурхны баруун гарт одоо заларсны дараа ариун ууланд өөрийнхөө хүчнийг дагуулах тэр өдөр таны ард түмэн сайн дураараа өөрсдийгөө өргөнө гэж. Эзэн гэж түүнийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тэгэд эзэнт хангаргасан бөгөөд санаагаа өөрчлөхгүй Мелхизедекийн хэрэгмийн дагуу чи мөнхийн дахилж юмаа гэж. Өөрөөр хэлбэл Христ бол тийм ээ мөнхийн дахилж юм. Баруун гал талд чин эзэн байна. Хилэнгийнхэн тэр өдөр тэрээр хаадыг буцах нь үндэстнүүдийн дундхыг шүүж хүүрээр дүүргэн өргөн удам молны тэргүүтнүүдийн дээр тэргүүтнүүдийг тэрээр хаг зохино. Өөрөөр хэлбэл саяны яг хуулийн багш нар шиг ийм хүмүүсийг устгана гэж хэлж байгаа Есүс. Хуучин гэрэн дээр байгаа яг тэр ишлэлээр нь Есүс тэднэрт одоо сануулж байна. Тэрээр замдах горхноос ундаална, тэрээр тэргүүнээ дээш өргөх болно гэж. Тэм учраас өнөөдөр Есүс биднэрт юуг сануулж байгаа вэ? Христэд итгэгч хүмүүс бид нар хуулийн багш нараас сэрэмжлэгдэг. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө эзэнгүй амьдралаас сэрэмжлэх хэрэгтэй. Зүгээр мэдлэгийн амьдралаас сэрэмжлэх хэрэгтэй. Мэдсэн бол бид нар тэр одоо эзнээ таньсан бол эзэнтэй хүн шиг амьдрах хэрэгтэй гэсэн юм байна. Амен. Тэгээд бүгд эзний өмнөр хамтаа залбирцгаая. Тэнгэрлэг бурхан эзэн минь баярлалаа. Сайн өдрийг өсөнд бидний бас сүнсийг таврынхаа үгээр хооллороо гэж танилцуулж байна. Таврынхаа эрүүл үүслээр бидний өдөр тутмын амьдралыг захирч тавраа бидний амьдралын эзэн байж гэж танилцуулж байна. Бид нар ямар нэгэн замаар өөрсдийнхөө амьдралыг өөрийнхөө эзэн байж, өөрийгөө эзэн болгож, өөрийгөө атууж, өөрийгөө хүндлэж, өөрийгөө илүү мундаг гэх гэж байгаа бол их эзэн та сануулж харин таныг бид нар өргөж, таныг магтаж, таны хүүхдүүд болсон тэр гайхалтай, гайхамшигтай амьдралаар амьдрах гэж байна. Есүс тань. Амен.